Ангаас ирлээ. Ингээд өнөөдөртөө тойрог руугаа буцаагаад ажилдаа гарна. Тойрог дээр яг одоо тайлангаа тавьж байгаа үе. Ийм чухал хуралдаан болж байгаа дээр би бас 3 зүйлийг та бүхэндээ хэлье. Дарханчууд ноён уулыг ухуулахгүй байх тал дээр бүх зүйлийг хийгээрэй л гэж даалгавар өгч байна. Энэ ноён уулын ойр орчим тэр булаг шанд бүгдөө хараа ерөө голыг тижээдэг. Энэ одоо хараа голын буйнаар дархан сэлэнгийн улсууд амьдардаг. 1 тонн алтнаас энийг өгмөөрөөгүй байна гэдгийг л дамжуулж хэлж байгаа. Элбэгдорж Замдаахугийн инквалд сайхан бэлэг 3 ухаа орооч. Манангийнхаа энэ дээр жоохон ухаалаг байгаач. Олон шудраг гişүүд тэдэн донд байгаа. Гэтэ манан хэдхэн луурчдынхаа атганд орцсон байна. 70 тонн алт ухаж авна гэж байгаа. Ноён уулаас 200 сая долларын цэвэр ашиг хийнэ гэдэг нь бол 5 тонн алтын ашиг хийнэ гэж байгаа. Тэр бороо голд чинь өөрөө аль хэзээний гуанзангаа барьцсан, ажилчдынхаа байрлах байраа барьцсан, экскватора барьцсан, замаа зарцсан. Тэдэнд ямар ч зардал гарахгүй. Тэгэхээр тэд бол одоо үндсэндээ тийм ээ 66 тонны цэвэр ашиг алтыг хийнэ л гэсэн үг. Тэгэхээр 200 сая доллар гэдэг бол 5 тонн хүрэхгүй алт. Тэндээсээ 1 тонны монголчууд өгч байгаа. 20% буюу 40 сая доллар гэдэг бол 1 тонн хүрэхгүй алт шүү дээ. 1 тонн. 1 тонн алтаар уул усунд амжиргаагаа бид салгамааргүй байна гэдгийг 3 өндөрлөгт ухаарл хайрлсан одоо үгийг надаар дамжуулж биднээр дамжуулж хэлж байна. Хоёрдугаар оюу толгой борооголд өөр юу вэ? Уул уурхаа эд ярьж явах үед Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк энэ гадаадын элчингүүд, энэ тусламжийн байгууллагууд яаж Монголыг шахаж, дарамталж, зөвлөгөө нэртэйгээр дарамтлчаалаа. Эднийхээ барьцаанд орсон 3 өндөрлөг ухаан орооч. Эрчүүдийн хэллэгээр одоо эвгүй хэлмээргүй байна, ухаан орооч. Одоо өнөөдөр монголчууд оюу толгой дээр, бороо дээр алдчихлаа. Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк элчингүүд ягаад таг дуугаа суугаад байгаа юм? Та нар энэ улсуудын төлөөлөгч юм уу? Бууны нохоо юм уу? Энэ асуудлыг монголчууд өнөөдөр асуух цаг болсон. Тэдний барьцаанд орсон улс төрчид өнөөдөр өөрөөсөө асуугаач. 3 дугаар зүйл. Өмчлөлийн тухай ярьж байна. 34% өмчлөг нь 20% өмчлөг нь яг капиталист онолд байна шүү дээ. Төр бизнес хийж болохгүй гэдгийг бол ярьдаг нь үнэн. Гэхдээ төр өөрөө бизнес хийж болохгүй тэр нэг таашаалтай зүйл биш гэдэг боловч өмчтөө байж болохгүй гэж хизээч заадаг юм шүү дээ. Төрийн өмч гэж байдаг. Чилийн Коделко 100% төрийн өмч шүү дээ. Норвегийн одоо тэр ард түмнээ сайхан амьдруулад байгаа тэр олон уул уурхайн компаниуд бүгдөө 100% шүү. 100% төрийн өмчтэй. Тэр олон уул уурхайн нефтийн компаниуд нь 100% төрийн өмч. Тийм учраас Норвегийн иргэн болгон өнөөдөр дансанда 2 сая долларын хадгал өмчтэй. 2011 онд 1 сая доллар болж байсан. Одоо ийм хурдан 2 сая доллартай болчихлоо. Монголчууд тийм хараал хүрсэн ийм юм хийж болохгүй гэсэн ард түмэн юм уу? Бид сайхан амьдрна. Тэгтээ тэр гадны Рио Тинто мэтийн хүмүүсийн барьцаанд байгаа улс төрчдөөсөө салж байж бид сайхан амьдрна.